2026 он гарчлаа штэ. Шинэ ондоо би шинэ хүн болмоор ах чинь. Тэгээ болол таараа. Тэгээ мөнгө. Хараа юу яриад байгаа юм бэ? Чи ингээл жил болгон би шинэ хүн болно гээл тэгэл хамаг мөнгөө өрөөл хуучин юмнуудаа солиол нэг шинэ юм аваад таардаг үстэй. Тэрний оронд хоёлаа 2025 онд олсон мөнгөөрөө хоримтлал үсгээд үзүүл яа тий. Гүйгүй. Тэр мөнгө чи 2 3 жил хадгална. Тэгээ би шинэ ондоо хуучин биел яваад ах юм уу? Зүгээр дугаа миний хэлснээр хий. За. Би дэлгүүр орлоо. Яа! 2026 онд ийм машин унахгүй. Ерөөсөө. Байна уу? Улаан харыг сэтгэж байгаа бол тийм үү. Урьдчилгаанд аахгүй ах уу? Би нөө банк усаар авах гээд тий. Хөөн хэдэлээ? Сарын 10%. Гүү би болохгүй. Одоо очлоо. 2026 онд шинэ машин унах шүү. Яа, хүссэн машин авчлаа. За яжгараа. Би чинь сая Ако машина банк уст 2 сая төгрөгөөр бодож өгсөн гэхээр 8 жилийн хугацаанд 240 сая болгож төлөх юм биш үү? 60 саяын машиныг 240 сая болгож төлөх юм уу би? Нэг хүмүүс 8 жилийн дараа Ланд 300 авдаг гэж юу? За зүгсэн мөрөөдсөн машиныг унжид бусны ямар юм бат яа. Сайн байна уу? Сайн байна. Би нөгөө нэг 2026 онд шинэ он шинэ бие болох гээд тэгээд нөгөө фитнест бүртгүүлд юм гээд. Ястай зөв шүү. 2026 онд эрүүл биетэй болъё гэх юм бол та яг одоо хувийн дасгалжуулагч авах хэрэгтэй. Хувийн дасгалжуулагч аа? Тэгээ би юу ячи хувийн дасгалжуулагч аваад тэгээд 6 сараар бүртгүүлчихье. Зөв. Яг одоо энэ данс руу тооцоогоо ич. За, энэ үү? За. Тэгээ хувцас солиод хүрээд ир. Өнөөдрөөс дасглаа ээгээд ирэх юм байгаа үстэй. За би мөнгө ээчлээ. Гүү би нөгөө нэг дасгал идэр хийхгүй штэ. Би нөгөө мөнгө төлцсөн дээрээс нь хувийн дасгалжуулагч авсан юм чинь миний биеийг хурдан гоё ялгаад өгнө үсттэй тий. Би бүр гоё бие харахыг хүлээж тэсгүй нэ. За би явлаа. За мөчсгөө. Баяр хүргэе. Баярлалаа. Чи ойрт сайн ажиллаж байгаа, хичээж ийн, болж ийн. Тэгээ захирал нь удахгүй ч юм сайхан мэдээд болгон заа юу. Захирлаа. Энэ нөгөө нэг миний халагдах өргөдөл та энэ дэр гарын шиг зураад тэгэл болцсон. Үгүй яагаад ажилласаа гарах ч юм бэ? Манай байгууллага чамд хангалттай сайн цалин өгж ийн, чийж ажилласаа хийж ийн. Үгүй захирлаа. 2026 он гарцсан тэгээд шинэ он шинэ биегээ цаан чи бүхэл хүн бүх юмаа сольж ийн. Би одоо шинэ хүн болох гээд шинэ ажилд орох гэж байгаа. Хүүгээл хуучин ажилдаа ажиллаа хийж байгаа хэвдээ шинэ хүн чи. За яа. Мөчсгөө байж та. Маргааш нь. Хараа энэ юу вэ? Наа чи кофе чанагч байгаа юм уу? Юу вэ? Хоёлаа кофе уудгүй штэ. Хайр нөгөө нэг хямдарсан байхаар нь лизингээр авцیں۔ Яа, юу яриад. Энэ бас юу вэ хараа? Наа чи будаа агшигч. Хуучнаа яатсан? Хуучнаа хайцсан чи шинэ ондоо хуучин юмар яах гээд байгаа юм бэ? Хөөе хараа. Ингээд шинэ юмнууд худалдаад авсан ч гэсэн нэг л шинэ болж өгөхгүй ах юм. Тэг би ингэж бодлоо. Хоёулаа энэ байраа түрээслээд өөртөө өөр шинэ байрыг түрээсэлж амьдруул яах вэ? За мөгццгээ. Бити галзуу шиг яриад байгаарай. Харин хитэрч шүү чи. Тэгэлгүй яадیں۔ Гүн чи шинэ ондоо хуучин хിവэрэл агаад штэ. Эсвэл чамд асуудал байгаа юм уу? Би яасан хараа. Юу тэгэл та хоёлаа шинэ байр түрээслэл үзье. Тхүү хараа. Таашаа. За хараа. Хэд хоногийн дараа Найз нь 2026 онд шинэ хүн болно гэд машинаа солиод лизингээр машин аваад тэгээд хуучин ажилласаа гараад тэгээд фитнест бүртгүүлээд тэгээд гэртээ зөндөө олон бараа лизингээр авсан ч гэсэн миний ерөөсө хуучин амьдрал надаас ерөөс салж өгөхгүй байна. Хуучин юмнуудаа зараад шинэ юм бодлож авах чинь шинэ он шинэ бие гэхгүй шүү дээ. Тийм үү? Тэгээ яах вэ? Үчи шинэ ондоо шинэ зорилго тавиад тэгээд төлөвлөгөө гаргаад тэрнийхээ төлөө үйлдэл хийх хэрэгтэй байхгүй юу? Жишээ нь хоримтлалтай бол. Би ч уг нь зорилго тавьсан л та 2026 онд аялалд явна, гоё байраа шинжилэн мэдлэн. Зөв шүү дээ. Хамгийн гол нь тэрийгэ зээлэр шийдээд харчaan нэгдүгээр чи санхүүгийн дарамтанд орно. Хоёрдугаар чи төлөх ёстой мөнгөө бүр 2 3 дахин нуулж төлөөд байгаас дээ. Тийм ээ.
Тэснээс минийз хуримтлалтай болчих юм бол тодорхой хугацааны дараа өөрийнхөө мөнгөөр байр аавна. Өөрийнхөө мөнгөөр аялна. Тэглэж оны эхэнднээс хуримтлал чи илүү үр дүнтэй, илүү их мөнгө цуглардаг гэсэн бүр судалгаа хүртэл байд юм билээ шүү. Оо, наа чи өстой гоё юм биш үү тий. Тэгвэл найз нь гоё юу яа л да мөнгө хуримтлуулж эхлэе л да. Яг зөв. Манал хуримтлал гээд хуримтлалын аппликейшн байгаа. Банкнаас өндөр хүүтэй, хүүгээс хүү боддог, дээрэс нь найдвартай, үр дүнтэй. Хүчи бод. Би 2025 оны эхнээс эхлээд хуримтлал нээж эхэлсэн. Тэгээ өдөр тутмын жижиг тансаглал, сэтгэл хөдлөлөөр хийсэн худалдан авалт, хямд олон ширхэг чанаргүй бараа гэх мэт шаардлагагүй зардлуудаа танаад одоо дараа жилийн үдийд гэхэд би байрны урьдчилгааны хэмжээний мөнгөтэй болох чинь гэж боддоо. Найз нь яг өнөөдрөөс яг одооноос эхлээд ер нь хуримтлуулж эхэлнэ. Яг зөв. За баярлаа. Хүй мөцсөн. Минийс хоолныхоо тооцоог нь штэ. Оо, найз нөгөө нэг өдөр бүрийн нөгөө нэг жижиг хэрэггүй зардлуудаа ингээ өнөөдрөөс эхлээд танаад эхэлчихэж байгаа байхгүй юу? Тийм болохоор найз нь хоолны тооцоо төлж чадахгүй, минь найз төлчих. За найз нь явлаа хэрэгтэй зөвлөгөө өгсөнд баярлалаа. Чи юу яриад байгаа юм бэ? Мөцсөн. Хөөй.